Дэби гэдэг охин гэрээ цэвэрлэж байхдаа овоожоо самбар болдог. Самбарыг хараад тэр бага насны найз Ленитэйгээ хэрхэн тоглодог байсан дурсамжаа санав. Дэби найздаа хэлэхдээ овоожоо самбар нь сүнстэй холбогддог бөгөөд тоглоомыг үргэлж баяртай гэж хэлж дуусгах нь чухал гэж анхааруулдаг байжээ. Дэби самбарыг олсны дараа Лени уцаар залгаж хамт хөл бөмбөг үзэхийг өрсөн ч Дэби татгалзаад гэртээ үлдэж самбарыг шатав. Оройн хоол идэж байхдаа гинэд арын хаалга нэгдэж байгаа нь сонсогдов. Шалгахаар босдол галтайгооны зуух өөрөө ассан байхыг хараад Дэби очиж унтраалаа. Дээшээ очиход самбар нь орон дээр нь хэвтэж планшет нь шалан дээр хөдөлж Дэбигийн хөлийг мөргөв. Дэби планшетийн шилэн эсгээр харахад нүдэн цагаан болж сүнс түүнийг эзэмдэв. Үүний дараа дүрс солигдсон Дэби уяатай гэрлийг аваад хözөндөө ороож нэг давхраас үсэрч аймаа хорлов. Маргааш Лени Дэбигийн нас барсныг сонсоод шоконд орж найзууд гэр бүлтэйгээ Дэбигийн эцэг эхийг тайвшруулахаар очлоо. Дэбигийн өрөөнд очиод овж самбар планшет олдож Дэбигийн ээж Ленид бага насны дурсамжийн хайрцаг өгөв. Лени хайрцагт байсан зургууд, видео бичлэг, нөхөрлөлийн бүслүүрийг үзэж найзынхаа тухай бодсоор шүнжин суулаа. Дараа нь Лени найзуудтайгаа овж самбар ашиглан Дэбитэй холбогдохыг оролдов. Тэд Дэбигийн гэрт тоглож планшет дээр гараа тавилаа. Хэн нэгэн энд байна уу гэж асуухад эхэндээ юу ч болсонгүй. Гэхдээ хэдхэн минутын дараа тийм гэж хариулав. Планшет нь сайн уу найзуудаа гэж бичээд өөрийгөө байгааг илтгэв. Тэд чи хэн бэ гэж асуухад планшет ди үсгийг заав. Тэд Дэби байж магадгүй гэж бодоод түүнийг ямар их санаж байгаа хэлээд баяртай гэж тоглоомыг дуусгах гэж оролдоход планшет нь ч бас баяртай гэж хэлв. Гэтэл тэр үед байшингийн гэрэл онторчхов. Гэнэт ийм зүйл болсонд бүгд гайхсаар Лени болон түүний хоёр найз утасныхан гэрлийг асаагаад унтраалгыг шалгахаар явлаа. Гэрт алхаж байтал галтайгооны газ асчихсан байхыг хараад унтраатал хажууд нь зогсож байсан Пэт нэг зүйлийг харан ураг шалгаж байгаад гэнэт чангаар хашгирав. Бүгд гүйж очиод юу болсон бэ гэхэд Пэт толинд сүүдэр харсан. Тэгээд тэр намайг тол руу түлхээд би гараараа толийг цогчсон бүгдээрээ байшингаас гарыг гээд бүгд гарч явлаа. Тэд бүгд өөрсдийн байрандаа буцав. Гэвч тэр өдрөөс эхлэн бүгдд нь сонио хачин зүйлс тохиож эхлэв. Яасан бэ гэхээр найз Тревор нь нэг газар явж байгаад гэнэт тэрний өмнө тэрэгцээр өнхөрч гарч ирээд тэр амжиж ослоос мултарсан. Үүний дараа түүний өмнө ханан дээр сайн уу найзууд гэсэн үг гарч ирэв. Мөн өөр нэг найз Исабел гэрлүүг явж байхдаа машинаас ийм бичиг харав. Пэт ч гэсэн ижил өгтэй мессеж авсан. Лени өөрийн гэртээ ирээд ноутбукийг асаахад сайн уу найзуудаа гэсэн бичиг гарч ирэв. Тэд бүгд тус тусдаа ахиж санаа зовж эхэлжээ. Маргааш өглөө сургуульд тэд бүгд юу болсныг ярилцав. Тэд Дэбитэй холбогдож тэр юу хэлхийг хүсэж байсныг мэдхээр дахин оролдлоо. Тэр шөнө бүгд Дэбигийн гэрт буцав. Нэг ширээний эргэн тойронд сууж овж самбарыг дахин бэлдэв. Планшет дээр хуруугаад тавиад эхний асуулт нь Дэби хэрвээ чи бидэнтэй хамт байгаа бол надад дохион өгөөч хэмээн хэлмэгц урд нь байсан сандал шалан дээр гинэт сөхөгдөн шилжжээ. Энэ нь тэднийг айлгаагүй тул тэд дараагийн асуултыг асуув. Чи Дэби минь үү гэж асуухад үгүй гэж хариуллаа. Дараа нь планшет DNZ гэсэн өсгүүд рүү хөдөлж эхэлсэн. Энэ нь тэнд байгаа сүнсний нэр D ба Z үсгээр эхэлдэг гэсэн үг байлаа. Үүний дараа планшет илүү олон үсэг бичиж мессежийг уншвал зүгт ээж ирж байна гэв. Тэр үгийг хэлмэгц овж самбар агаарт хөвж бүгдээрээ хашгирч гүйжээ. Дараа нь Лени гэртээ буцаж ирэв. Дэби нас барсан нь түүнд гүн гашуудал авчирсан тул Дэбигийн хуучин бичлэгүүдийг дахин үзэж эхэлсэн. Тэдний нэг бичлэг дээр Дэби овж самбарын тухай ярьж байлаа. Тэр үнэндээ самбар нь Дэбигийнх биш байсан. Тэр гэрийнхэн дээвэрт хадгалагдаж байсан самбарыг олсон бөгөөд өмнө нь тухайн байшингийн эзэмшигчдийнх байсан гэдгийг мэдээд
Лений маргааш нь Дебигийн дэвтрийг шалгахаар болов. Тэр үнэхээр сүнснүүд хинтэй холбогдож байгаа. Тэд Дебигийн гэрт амьдарч байсан гэр бүлийнхэнтэй холбоотой эсхийг мэдхийг хүсв. Маргааш нь тэр Дэвидд гарч хуучин эд зүйлс болон гэр бүлийн зургнуудыг оллоо. Ингэж байтал тэр байшин өмнө сайн дэрэг их гэр бүл харьяалагдаж байсан гэдгийг мэдэв. Судалж үзэхэд гэр бүлд нь 3 эмэгтэй байсан нь нэл болов. Ээж болон 2 охин, хамгийн бага нь Дорис, ахлах нь Паулина. Тэр байшинд болсон зүйлс ердийн бус байсан. Бага охин Дорис эрсдэлтэйгээр алга болж дэлхийд даяар хинч хайгаад олоогүй. Харин ахлах охин Паулина ээжигээ алсан хэрэгт сэжиглэгдэн баримтлагдсан байв. Паулина суллагдсны дараа сэтгэл заслын эмнэлэгт хэвджээ. Лений тэгээд өөрөө Паулинатай уулзаж гэрт болсон үнэн мөннийг олж мэдхээр шийдэв. Паулина Ленийд гэр бүлээ ирэхдээ ээжийн сүнснүүдтэй холбогдох сүнслэг зан үйлд их оролцдог байсан. Эхэндээ түүний ганц зорилго нь нас барсан нөхөртэйгээ холбогдох байсан. Гэхдээ цаг хугацааны явцад энэ нь түүний бизнес болон хувирсан. Тэр сүнснүүдийн дууг дамжуулах совгийг хүссэн. Тэгээд охин болох Дорисын сүнстэй холбож сүнснүүд ихэндээ ээжд нэг тус болсон. Гэвч цаг хугацааны явцад сүнснүүдийн дуу хүчтэй болж ээж хяналтаа алдсан. Тэгээд Дорисын амийг оёод хаажээ. Ингэснээр Дорис юу ч хэлж чадахгүй сүнстэй холбогдож чадхааргүй болсон. Гэвч Дорисын амийг оёх үед бүх зүйл аимшигтайгаар муудаж Дорис гинэт алга болсон. Түүнийг хэн ч олж чадаагүй юм. Паулина Ланид хэлэхдээ Дорист овж самбар ашигласны улмаас холбоо үүссэн гэжээ. Магадгүй Лений Дорисын зохицыг олж чадах бөгөөд бусад хүн олж чадаагүй зүйл хийх боломжтой гэж тайлбарлав. Паулина өөрийн байшингийн доод давхрын өрөөнд Дорисын зохицыг байж магадгүй гэж үзв. Паулина Ленид Дорисын сүнсийг чөлөөлөх ганц арга нь зохицыг олж амийг нь тайлах. Ингэснээр Дорисын сүнс чөлөөлөгдөж Лений өөрөө ч нэмшигтэй холбоосоо сална. Лений гэртээ ирээд найз нартаа бүх зүйлийг ярьжээ. Эхэндээ бүгд айж оролцохыг хүссэнгүй. Гэвч эцэст нь Паулинагийн хэлснээр Дорисын зохицыг хайхаар шийдэв. Ленийн эгч Сара болон түүний найзууд Тревор ба Пэт нар Дебигийн байшингийн доод давхарт буужээ. Паулинагийн дурдсан өрөөгөр тэд доош орсон даруйд аимшигтай зүйлс тохиолдож эхэлсэн байв. Ленигээс бусад бүгд рүү дайрч ухан алтлан цогсон байв. Дайрагч нь Дорисын ээж байсан бөгөөд тэрэнд нас барсан байжээ. Лений амьд үлдэж эцэст нь Доригийн цогцыг олж ам нь оёгдсон байсныг харлаа. Лений яралтай Дорисын амийг тайлж түүний ээжийн сүнсийг чөлөөлсөн бөгөөд энэ асуудал шийдэгджээ. Гэвч Лений энэ үйлдэлээр илүү том асуудлыг бий болгосныг анзаарсангүй. Дорисын амийг тайлснаар түүний сүнс илүү хүчтэй болжээ. Маргааш нь Дорис найз Пэтийг нь эзэмдэж амийг нь ойж яг өөрийн шигээ алсан байна. Лений бүхнийг мэдээд Паулинатай уулзав. Паулина энийгэд хэлэхдээ би чамаар тоглосон. Чи охиныг минь чөлөөлсөн. Одоо тэр чам руу аимшиг тарихаар ирж байна. Сэтгэлэн төгссөн Лений эгч Саратайгаа ярилцаж хамтдаа эмээ дээр очиж шийдэл олохоор болов. Тэд эхлээд эмээдээ бүх зүйлийг ярив. Хэрхэн энд бүх зүйл эхэлсэн, одоо хэрхэн сэтгэл зүйн болон амьдралын хувьд авчигдсанаа тайлбарлав. Тэдний амнаас аюулд орсон бөгөөд гарах гарцыг хайж байлаа. Эмээ тайлбарлахдаа Дорис болон овж самбар хоорондоо холбогдсон байсан. Тиймээс хэрвээ тэд Дорисын зохицыг овж самбарын хамт шатаавал бүх холбоо тасарч эцэст нь чөлөөлөгдөх боломжтой гэжээ. Сара Лений Тревор нар тушаалын дагуу энэ бүх асуудлыг шийдэхээр гарлаа. Тэд Дебигийн байшингийн доод давхарт ирээд Дорисын зохицыг овжгийн самбарын хамтаар шатаахаар болов. Гэвч Дорис Треворыг эзэмдэж түүнийг алчсан байв. Үүнийг Лений ба Сара анзаарсангүй. Дараа нь Дорис Сараг авч нэгэн нууц өрөөлөө татав. Яг тэр газарт Дорисыг өмнө нь алсан байжээ. Дорис Сарагийн амийг оёхоор дөхөж байв. Тэр мөчөд Лений нэг санаа олов. Тэр нь овж самбарыг тоглохоор шийджээ. Ингэснээр орчны сүнснүүд татагдан ирнэ гэж мэдэж байсан байв. Тоглоом эхэлмэгт Дорис гарч ирэв. Дорис тоглоомыг зогсоохыг хүсч Бланчтыг гүд баяр хөдлөхөөр оролдов. Лений бүх хүчээрээ эсэргүүцэв. Гэхдээ хүний хүч сүнсний өмнө сулд орой байлаа. Тэгэхэд Дебигийн сүнс Ленийд тусалж Дористай хамт Бланчтыг гүд баяр руу очиход сэргийлэв. Сара тэр мөчөд Дорисын цогцыг 100 руу хийлээ. Тэрнтэй зэрэгцсэн Лений овж самбарыг галт шидэв.
Самар болон цогцоо шатаасны дараа Дорисын сүнс энэ ертөнцөөс устгаж тэдний үйл ажиллагаа амжилттай болжээ. Гэвч 3 найзынхаа амийг алдсан тэрээр сэтгэлээр унсан байв. Лени өөрийн өрөөнд ирж Бленчтийг оллоо. Тэр үүнийг аваад харахад нүд нь яахчгүй хэвэн байлаа. Энэ нь бүх муу зүйл эцэстээ дууссаныг харуулж байв.